За ингээд дараагийн амжилтын нууцаас ярилцъя, хуваалцъя. За өнөөдөр сахилгаатын тухай ярина. Мэдээж амжилтанд руу явж байгаа хүнд бол сахилгаат маш чухал. Энийг өдөр бол мэдж байгаа. Гэхдээ өнөөдөр би сахилгаатыг арай нэг жоохон өөрөөр гаргана. Ягаад гэвэл та нар сахилгаатыг ханаас ч олж болно. Тий, материал нь энэ тэнд маш их байгаа. Би өмнөх урд бид нар яаж хэрэгжилж ийсэн бэ гэдгээр ярилцсан. За энийг бол бид нэр дэг гэд нэрлэдэг байсан. За дэг цахилгаат биш, дигтэй байх, дэг гэд. Өөртөө дэг гарганаа гэд. Тэгэхээр эртний монголчууд дигийг маш их барьдаг байсан. За дигийн хажуугаар ёс заншил гэж байсан. За мэдээж хавуул, хуйлууд байсан. Энэ бүгдээрээ яг биднэрт ямар нэгэн юмд ямар нэгэн үйл хөдөлгөөнд биднийг яг эмх цэгцтэй байхыг уриалдаг тийм эмх цэгцтэй байхыг тодорхойлдог тийм зүйлүүдийн нэгэн зүйл. Тийм хүчин зүйл гэсэн үг. Тэгэхээр бид нар яагаад бид нар дэг хэрэгтэй болчих вэ гэж болчих вэ? Ер нь дэг гэж юу вэ? Яаж дигийг ер нь барьж тодорхойлдог вэ гэдгийг би тайлбарлахыг хичээе. Тэгэхээр эхлээд дигийг гаргахад эхлээд бид нэр өөрсдийнхөө хүсэлтэй зүйлүүдийг бичнэ. За би иймд их муудаа гэдэг зүйлээ бичнэ. Би ийм их хүсдэг. Тэгээ би энийг ингээд барьж чаддгүй гэсэн юм. Жишээ нь би кофеин дуртай гэдэг юм уу, тийм үү? Эсвэл би сутруулахын дуртай, эсвэл би ундах дуртай гэдэг юм уу? Эсвэл би тийм дуртай гэдэг. Өөрийнхөө нэг 4-5 гэдэг юм хидэж ээж болно. Гэтэ хид их гаргаж болохгүй. Ягаад гэвэл тэр олон дигийг барина гэдэг бол яг биднэрт бол туйлын хэцүү болно. Оролцоогоор за би өөрийгөө санаж яхад надад нэг анх гараанд 4-5 дэг байсан. Гэтэ дэгүүд өөрчлөгддөг. Явц дундаа. Нэг дэгээ бариад тэр дэгээ бариад сайхан зүг болцохоор дахиад өөр дэг барина гэсэн. Дараагийн дэг рүүгөө орно гэсэн. За тэгэхээр эхний гараанд бол 4-5 дэг барьж тодорхойлчих. За тэгэхээр би өнөөдөр тим юмд дуртай. Энэ бол миний амжилтанд хүрэхэд саад болж ийн гэсэн 4-5 юм биччихнэ. За яг тэрнийхээ ард талд жишээ нь би кофеин дуртай гэх тийм үү? Байнга би кофе уудаг гэх юм бол ард талд нь би кофе уухгүй гэсэн дэг тавина. Яг эсрэг зүйл. Тэгээд тэрийг барьна. Барихыг хичээнэ. За энэ дээр хамгийн чухал зүйл бол мэдээж хянах зүйл гэж байна. За энийг гадны хүнээр хянуул уг нь зүгээр. Гэхдээ нэг тийм их гоц чухал зүйл бол биш. Яагаад гэвэл бид нэр байн гадны хүнээр хянуулна гэдэг бол энэ бол гадны нөлөөнд автагддаг. Харин энийг бид нар өөрсдөө хянуулах зүгээр. Жишээ нь би өнөөдөр кофе уухгүй гэсэн. Гэтэл би өнөөдөр кофе уучлаа тийм үү. Тэгэхээр би өөрөө өөрийгөө шийтгэв. Яаж шийтгэх вэ? Дотор нэг тийм сонирхол болоод байдаг. За би өстө нэр хэлсэн амдаа хүрсэнгүй. Өстө нэг тийм хүн юм байна. Энэ юм гэл. Энэ гэсэндээ бидний сэтгэл бидрийг шийтгэж байгаа нь энэ гэсэн үг. Үнэхээр тийм хайр найргүй шийтгэдэг. Ингээл бид нар өөрсдийгөө ингээл бариад яваад. Алдна. Тэгээд бид нар сургамж авна. Тэгээд дахиад засна. Тэгээд явна. Ингээл явна. За ингэж явахдаа нэг алдааг жишээ нь маш олон удаа давтаад байвал энэ бол юу гэсэн үг вэ? Таны дэг биш гуйл болчлоо гэсэн. Тэгэхээр энийгээ засах хэрэгтэй. Энэ дээр хяналт тавих хэрэгтэй. За энэ дэг биш вэ? Би тэгэхээр энийг арай нэг өөр зүйлээр тавья гэж болно. Тэгээд өөрөө шүүгээд явна тэрийг. Гадны хүн шүүхгүй өөрөө шүүх зүгээр. За шүүж जैन. За өмнө би кофе уултан дээр 75% тэй байсан бол одоо 50% болж जैन. Одоо би өөрийгөө шүүсээр байгаад 25% боллоо. Одоо би бүр 10% буюу аяа нэг уудаг боллоо. Ингэж дэгийг бид нэр өөрсдөө тогтоон, өөрсдөө барина, өөрсдийгөө шүүмжлэн, засна, шийтгэн. Тэгээд өөрсдөө ухамсарлана. Энэ алхмаар явах юм бол бид нар маш их сайн. Ер нь бол жишээ нь өглөө 5 цагт босно. Үнэхээр л ажлын өдрүүд тийм үү? Эсвэл чухал хэрэгтэй өдрүүдэд бид нэр өглөө 5 цагт босно гэж сэрүүлэг тавиад бол бид нар босно.
босхийг маш их хичээн. Жишээ нь одоо ингэ. За тэгээд босч чадахгүй бол тэрэндээ бидний сэтгэлээр унана. Маш их сайн унах хэрэгтэй сэтгэлээр. Би ч ястаа юу юм бэ? Ягаад гэвэл тэр унж байгаа явц нь сэтгэл нь биднийг яг одоо шийтгэж байгаа гэсэн. Сэтгэлийн зүгээс бид нар шийтгэл хэрж байгаа гэсэн. Тэрийг өөрөө хүлээж авна. Тэгээд дараа нь ухамсарлан тэгээд яг засах ажиллагаанд орно. Тэгээд нөгөө хуваа бодно. За өнөөдөр 75% байсан бол одоо 50 боллоо. Одоо 40 боллоо. Ингэж дэгийг тогтооно. Ингэж дэгийг барина. Ер нь бол дэг тогтооход бол амархан. Барихад бол хэцүү. Гэхдээ бид нар хичээх хэрэгтэй. Ерөөсөл гадны одоо хүчин зүйлээр хянуулаад байхгүй өөрөө өөрсдөө хянаад өөрөө өөрсдөө яваад байх хэрэгтэй. За энэ өрөөд дараагийнхаар бол за.